За сайн байна уу? Өнөөдрийн мэндийг өргөе. Өнөөдөр айгуу гадаа айгуу гоё байна. За тэгээд гадаа түр өглөөнөөс хойш ажиллаа амжуулчаад за тэгээд одоо гадаа кофе уугаа. За тэгээд сууж ин. Тэгээд кофе шоп гарсан чи айгуу гоё нүгүнгээгээ таньшинэн сүжүүхэн царам юмнидаа гэсэн ийм гоё бичгтэй ийм гоё аяганд ингээ уусан. Өнөөдөр айгуу гоё сэтгэл айгуу гоё байна. Өнөөдөр өглөөнөөс эхлээд жоохон ажил ихтэй айгуу гоё тийм ажил үйлс их бүтсэн. За ийм өдөр байна. Тэгээд нэг мэдсэн чинь 9 сарын бараг сүүл болж байна. 9 сард угаасаа амийн маань шинэ он эхэлж байгаа. За тэгээд эхлээд ерөнхийдөө бол 3-7 хоног хамаагүй ихтрээд одоо бараг худлаа арсан 5 хоногийн дараа 5-6 хоногийн дараа одоо 10 сар болох гэж байна. Цаг хугацаа аяг хурдан өнгөрч байна. За тэгээ би лидерүүдтэй тэгээ амийг хийхийг хүссэн. Одоо амийг хийж яваа. Тэгээ бас мембер гишүүдтэй хандаад хийх үе гэдэг юм бол амийн бизнес бол үнэхээр агуу бизнес. Тэгээд ямар ч одоо эрсдэл одоо хөрөнгө болохгүй. Зөвхөн танаас одоо яг үнийг хэлэхэд зүрх сэтгэл яхад л болно. Танжируу маань за би амийн хийнэ, би энэ бизнесийг ойлгомоор байна гэсэн тийм сэтгэл яхад болно. За тэгээд энэ бизнесийг хийхэд болохоор чинь айгуу тийм түрүү хэлсэн шүү дээ хөрөнгө оруулалт байхгүйгийн болохоор хүмүүсүүд яагаад гэдэг вэ гэхээр жоохон үнцэнгүй бизнесийн болов гэж бодоод байдаг. Заавал айгүй мөнгө болоо тий оролцуулаад айгүй мөнгө ингээ тий түжаа хийгээд тэгээд одоо ингээ бизнесээ ингээ эхэлсэн босоод болохоор яагаад ингээ амар ингээ канжараагээ хийдэг вэ гэдэг юм бол тэр хэмжээгээр одоо мөнгө ингээ яатсан оруулчихсан хөрөнгө оруулалт хийчихсэн байгаа учраас тэр мөнгөө буцаагаад олж авахын тулд ашигаа олж авахын тулд өдөр шөнөгүй ингээ ажилдаг тий эсвэл тэрэндээ зүрх сэтгэл өгдөг байгаа. Гэтэл ами гэдэг бизнес маань өөрөө болохоор ямар ч хөрөнгө оруулалт байдаг болохоор хүмүүсүүд тэрийг их үнцэнгүй гэж хардаг байгаа. Яг ясны дээр бол ами бизнес маань айгүй том бизнес. Зөвхөн мөнгө гэхээсээ илүү хүмүүс хүнд бол ингээд айгүй чаяа одоо freedom одоо монголоор бол одоо эрх чөлөө гэдэг байгаа. Одоо цаг хугацааны эрх чөлөө, за дээрээс нь одоо санхүүгийн тий одоо эрх чөлөөтэй болох одоо ийм болцоотой. Тэгээд хамгийн чухал надад гоё таалагдсан юм юу гэх юм бол би энэ амийн хийснээс айгүй их одоо юм сурж байна. Солонгос хэл сурж байна. Дээрээс нь хүнтэй харьцааны соёл. За тэгээд network гэдэг одоо энэ бизнес маань үнэхээр агуу том их юм одоо сургадаг ийм бизнес юм байна гэдгийг би өөрөө мэдэрсэн. Одоо ингээд суралцаад явж байгаа. 2 дахь жилдээ орох гээд явж байна. Тэгсэндээ тодорхой хэмжээний өөрийнхөө тий одоо ийм амжилтыг одоо биелүүлээд ингээд явж байна. Одоо дондох ингээд хоолны одоо тий өрөөдөл одоо өсөл зорилго одоо тэрнийхээ төлөө ахиад одоо ингээд тэмүүлээд төлөвлөөд за ингээд боловсруулаад за тэмүүлж хийгээд ингээд одоо эхэлж явж байгаа. За тэгээ би та бүхэндээ хамгийн гол нь хэлэх гээд байгаа юм юу гэх юм бол ямарваа нэгэн амийг ингээд бизнесийг хийж явахдаа хүнтэй битгий ингээд өөрийгөө ингээд харьцуулаарай. Хүнтэй ингээд харьцуулаад ирэх юм бол ямар ч одоо бизнес ямар ч одоо тий одоо салбарт хэцүүд нь тэр хин хэцүүд гэх юм бол хувь хүн өөрөө хэцүүддэг байгаа. За тэгэхээр хүнтэй өрдөөс өөрийгөө одоо юу яаж болохгүй зөөрлөж болохгүй хүнтэй ингээд одоо тэр ингэж би яхаараа болдгүй ингэж бодож болохгүй. Хоёрдоорч юу вэ гэдэг юм бол хамгийн сүүлд үлдсэн хүн ер нь бол хождог байгаа. Тийм учраас ямарваа нэг юм ихсэн бол тууштай, ямарваа нэг юмны цаана гарч үзээд алдаанаас битгий яаж байгаарэ. Алдаа гэдэг юм чинь байж бид нэр амжилт гэж юм байдаг. Алдаан дээрээс хүмүүс ажилдаг болохоос ш хэрвээ алдахгүй бол хүн алдчих байгаа юм уу, амжилттай байгаа юм уу тэрийг ч мэдэхгүй ингээ яваад идэг. Яг гэсэн дээрээ хэр их алдан тэр хэмжээгээр одоо юу байдаг вэ? Өсөж хөгжиж одоо амжилт олдог байгаа. За өнөөдрийн одоо тий өчигдрийн алдаа байгааг бол өнөөдрийн амжилт гэж байхгүй гэдэг гоё үг гэдэг шүү дээ тий. Тийм учраас алдаанаас битгий яагаар, эрслээс битгий яагаар хүн нэг л удаа амьдрын. За тэгтээ заавал амийг хий гэж байгаа юм биш. Ер нь бол ямарваа нэгэн одоо ийм одоо юм хийхдээ одоо ямар нэгэн одоо эрсдэл одоо тулгарх юм те тиймэрхүү юм болох юм бол асуудал тулгарх юм бол тавиарч гарах биш одоо дайрч гарах хэвээр тэрийгээ одоо давж гарах хэвээр тийм одоо зориг байх хэвээр бид нэр тэгээд одоо ер нь бол ингээ яриад байл аюул мэн л та тийм болохоор би жоохон ч гэсэндээ одоо өөрийнхөө бодож байгаа бодлоос те
та бүхэндээ ингээ хуваалцах гэдэг. Өнөөдөр гадаа аюу гоё санагдаад тэгээд ингээ байнга коронавиос болоо уулзаж чадахгүй байгаадаа маш их харамсаад тэгээд Zoom гэдэг хичээлээрээ ингээ бас хүн болго орж ирж чадахгүй байна. Тэгээд яавал одоо би хүмүүстэй сайхан уулзаад тайлбарлаад ойлгуулад цуг суралцаад хөгжөөд тэгээд ингээ гоё ингээ амжилтанд ингээ хүрээд ингээд яах юмсан гэж бодож байна. Гэхдээ амжилт гэдэг юмыг зөвхөн мөнгөөр бол зөвхөөс төсөөлж болохгүй. Амжилт гэдэг бол юу гэх юм бол өөрийгөө одоо хүсэл мөрөөдөлтэй өөрийгөө одоо хийсэн зүйлд одоо хүрч чадсан, хүрэх гэж тэмцэж яваа. За тэр одоо хүмүүс маань амжилтыг гэж боддог. Гэхдээ хүн болгонд бас тийм мөрөөдөл байдаг гэж бодож байна. Гэхдээ тэр мөрөөдлийнхөө төлөө би ингээд хөдлөхгүй байх юм бол тэр мөрөөдөл бол зүгээр л мөрөөдлөөр хэлсэн. Хэрвээ би тэр мөрөөдлийнхөө төлөө хөдлөө, би мөрөөдлийнхөө төлөө жоохон тий ингээд суралцаад бас нэг хиндүүн хийгээд тий амаараг биш ярих биш. Хиндүүн хийгээд ингээд яах юм бол үйл хөдлөл хийх юм бол хизээ нэгэн цагт бэлэн гэдэгт би итгэлтэй байдаг. Тийм учраас та бүхэндээ хэрвээ үнэхээр энэ амэ гэдэг бизнесийг одоо ингээд хиймээр, сурмаар, хармаар одоо яг тэрний цаана гармаар, ойлгомоор тэгээд энэ намайг гэдэг бизнес жижиг таам те амжилт авахыг хүсэх юм бол бити шантраараа гэж хэлмээр байна. Шантрах юм ердөөсөө байхгүй. Амьдрал өөрөө тэр чигээрээ шантрал дотор байдаг. Тэгэхдээ шантраад ээж болохгүй. Тэ өнөөдөр ингээд эмзэг дээр ингээд очиод ер нь ингээд эмзэг дээр ингээд очихоор нэг өдөрчлөлтөөгөө ингээд амьдрчмаар ингээд санагдаад нэг өдөрчлөлтөөгөө нэг амьдрчхансан гэсэн хүмүүс зөндөө л аа. Тэгээд хэдэн сая вон хэдэн сая төгрөгийн үнэтэй одоо имчилгээ хийлгээд ч гэсэндээ би амилмаар байна. Арга гэрийнхэн ч гэсэндээ яаж за 1-2 өдөр 7 хоног цэцлэгээ амьд байлгачихсан гэсэн үгнээс амьд тэмцээд ингэж яхад яг бид нэр ясан дээр амьдрал дээр болохоор мөнх юм шиг санагддаг. Хинч мөнх бол биш. Хүн болгон ирсэн бол явна. Гэхдээ ирсэн үеийн чинь бид нар зөвхөн хоол идэл бодох биш. Хамгийн гол нь бас нэг үр бүтээлтэй, өөртөө бас тийм зориг тавиад айгуу гоё юм бас юм мөрөөдөлтэй байвал гоё юм болоо гэж бодож байна. За тэгээд миний энэ одоо бичлэг таалагдаагүй бол уучлаарай. За тэгээд таалагдаагүй гэсэн чинь энэ миний санаа учраас тэгээд би өөрийнхөө зүгээр welcome гэдэг одоо энэ групп дээрээ тавьчих. Тэгээ хэрвээ таалагдахгүй бол үнэхээр уучлаарай гэж хэлмээр байна. За тэгээ өнөөдрийг гоё сайхан өнгөрөөгөө одоо би бас одоо нэлээд их ажил байгаа учраас ажлаа амжилахаар гэрлөгөө орлоо. Бай бай.